Зохиолч Дестину ангууч 1-р хэсэг. Зөвхөн насан туршидад. Уйл зөрчиж эрхээ хасуусан хоригдлуудыг засан хүмүүжүүлдэг шорон. Эгэл жирийн ажлын өдрөө дуусаж амрах цагт өгчээ. Шоронгийн дундгарын овргууд болох Сүндөв, Дэрэм, Даш хэмээх махлах 3 бүдүүн эр алуун усанд орчхоод хэн нэгнийг хүлээж буй бололтой үүд бараадан тамхилаж суулаа. Оригдлууд хам хумхан усанд орчхоод манигурын өмнөр бүлэн харсаар гарч одно. Шоронд ороод тун удаагүй миндээ яархамгүйхэн дугтайхан бие угааж дуусаад гарах гэтэл Сүндөв хүндэлсэн "Улгаачаа, буцаж ороо цэвэрлэгээхээ. Энд ийм дүрмтэйм" гэж хашгичав. Миндээ хариу хэлэхээс эмээн толгой дохиод дотгош орж шалны мод шүүрэн цэвэрлэгээ хийж эхэллээ. Дэрэм Даш хоёр хаалгыг янгин тэл түгжээд нүдээ эрмэлзэн дохисоор Миндээд дөхөөд "Улгаачаа, чи чинь мөнгө завсан хэрэг үлдсэн билүү? Бусдын боломжоос суулгаална гэдэг чинь тэмцээн зүйл биш дээ. Хэдэн жил ялтав" гэлээ. Биеруулсан алчуураа тайлж орхисон 3 бүдүүн эрийн хатуурч годоолсон эрэгтэн харан эхэл сүрдэн жижигч эхэлсэн Миндээ 2 жилээр шийтгэгдсэн. За тэр харав уу? Хэдэн тэр бурмын хэрэгтэн лаларт 2 жил гэдэл маниусыг яадаг үлээ. Дуун улам чангарах 3 эр Миндээг хэдэнтэй нударгалан газар унгаад 2 нь гарнаас наатхан нэг нь араас эмнэлэн хүчиндэж эхлэв. "Болооч ээ. Хүн байна уу? Туслаарай. Наад лалыгаа дуугаа олго." Даш паргуур том гараараа Миндээгийн амийг таглаж Сүндөв хөлсөө чихруулан айхалсаар дур ханаж дуусаад тоног нэмж Веслин шахуулсан эрэгтнээс эксжин "Аль өөхөх урдал" гэж тушаахад Миндээ амаа ангаалгахаас өөр аргагүй болжээ. Энэ хооронд Дэрэм айхалсаар босож эрэгтнээ шүлстэн сөхрөх үед хаалга перхийн онгоох дуулдан өндөр чирэг залуу ороод ирлээ. 3 овгор гэм хийсэн аятай тонгойход өнөөх залуу "Нохоо гахаа биштэй та нар. Ичээч наад хүнээ тавь" гэсний Дэрэмийн ирүүнд тас хийтэл цохиж орхилоо. Шоронгийн хатуу хөтөөг амсан хүчүндүүлж нус нулимсандаа хутгалдаж хэвдсэн Миндээ арай адан өндийгөөд "Чамд баярлаа" хэмээн дуулдах төдийхөн бовтношээ. Тэр өдрөөс хойш ангууч хожид ан тогс Миндээ 2 нөхөрлөж зүү ургацаагүй хуурай ах дүүс бололцсон гэдэг. Их сургууль сурсан 5 жилд ан тогс нэг мэдгэтэл ангууч хожтой болчихсон байв. Огтыг бэлээ шиг солидгоос гадна курсын залуусыг дээр дооргүй хэмх нүдчихсэн болохоор тийм хож авсан байж мэднэ. Төгсөх жилээ илүү томоодсон ангууч 2 жил харж явсан 2 дугаар курсын зулаатаа үерхэх болж ер нь л ирээдүйн хань эхнэрээ болгохоор шийдчихсэн байлаа. Зулаа бол ёстой л зурсан зураг шиг сийлсэн баримс шиг гой охин. Алхах нь бүжих мэт уран, ярих нь дуулах мэт уйхан нэг. Ан тогсч тэр зулаагийн ч тэр ар гэр амьдрал авахыг таарав. Тийм болоод ч үзэл бодол, хүсэл мөрөөдөл нийлдэг үз. Савл хийвэл зодон хийчихдэг, завсар гарвалал ууждаг ан тогс төрөл арилцсан мэт өөрчлөгдөн хижээл номдоо анхаарах болж энэ үйлдэл нь зулаац ч ихэд таалагджээ. Хойсгнуур салхитай хаврын зэвэргэн өдөр захирлын өрөөнд дуудагдсан зулааг явж ороход малилцтэл инээсээр тоссон бүдүүн шараар сандалд урин суулгаад "Шулуухан ярианд оръё. Сургууль даяар явагдсан фото мисс тэмцээнд чи нэлээд дээгүүр оноотой яваа юм байна. Тэгэхээр" "Өө тийм үү. Баярлалаа захирлаа." "Юу л да. Чамтай оноо ойролцоо 3 ч уйдан байгаа. Уг нь төрүүлчихвэл 3 дугаар курсын төлбөрөөс чөлөөлөгдөх юм л да." Зулаагийн хөөрхөн царайнд баярлах гайх зэрэгцэн үнэлцгийг нэвч шувт ажид суусан захирал хуйг "Ингээд ч зогсохгүй. Бусад их сургуулиас шалгарсан оюутнуудтай хамт Солонгос, Япон, Сингапур улсаар 14 хоног аялаж тэр зуураа гадаад оюутнуудтай өрсөлдөх юм. Шагналын сан нь 100,000 Америк доллар. За. Төрүүлсэн нь 50,000 лөө. Тэр хавцын амьд уулцсан.
Энэ мэдээ Зулаагийн хүсэл мөрөөдөл гэхээс илүү шунлыг асар их хүргэсэн тул өөрийн эрэхгүй төрүүлч хөлмөн гоёо хэмээн дуу алдав. Дэгэнд гогдож чадсан хуйг захирал ус аягалан зулаад өгөөд мөрнөөс нь зөөлхөн атгалаад зогссоноо. Ар гэрийн амьдралыг чинь судлаж үзээд чадлаараа л дэмжиж гэж бодлоо. Чи юу гэмээр байна? Хэмээн айхлахад мөрөө хөдөлгөн захирлын гарнаас холдсон Зулаа. Би юу хийж чадах вүлээ? Шүүгчид л шударга байгаасаа л гэж найдаа. Хэмээн шивгэнэв. Уял тачаал арай адан барих хуйг сандалтаа эргэн суугаад төөрүүлээд гадаад явахтаа тулвал мандатны болоод зарим нэг зардал нь $500,000 болох юм билээ. За энийг л дуулах гэсэн юм. Тийм. Чи ангийнхаа инхчин дуудчихаарай гэлээ. Инхчин гэсэн үү? Тэр яаж? Арын хаалгаар л. Гэсэн бодол хармун орж ирэхэд Зулаагийн хор шар хөдлөн шаасан гадас шиг зогссноо. Захирлаа. Уг нь би юмараа л илүү юмсан. Уяг захирлын туршлага хаачих вүлээ дээ. Би дэмжих гэхээр чи цахилаад байна шүү дээ. Төгсөд хэлэх албагүй. Үнэхээр төрүүлмэр байвал энэ хаягаар хүрээ дээрээ. Орой 22 цагт шүү. Гээд жижигхэн цаас сарваажээ. Аав ээжигээ шахамдуулан байж байдгийг нь зарцуулан нэгүрээ байрны урьдчилгаа төлж Зулаатайгаа амьдрах болсоор 2 сар болчихож. Умгар жижигхэн хэдэж энэ бол Зулаад яваачин л гэсэн үг. Өргөн матрасан дээр нүм нүцгэн хөлбөрөх хос залуусын арга бэлэг яв цав залголдон үүлэн бороонд цэнгэнэ. Дөрвөн хөллөн муур адил сунаан оцоосон Зулаагийн гой сайхан би яг л сэлбэр. Ард нь өвдөглөн суугаад өгзгнөөс натгалан зогсолтгүй бүлэг төгсөн булчинлаг би мөн ялгаагүй зорчсон юм шиг төгс төгөлдөр харагдана. Шад бат дуу хадан айхлах залуус угаан санаагаа аль эртийнэ гэж орхин сансар ертөнцөд жингүджээ. Би чам таартай. Би ч гэсэн миний гүнж. Бие хурдан шунаглах хайрын үгс хүсэл тачаалыг улам бүр асаан дүрлзүүлнэ. Алив дээш хардаа хөөхийг чинь хармаар байна. Зулаа эрхлэнгүй гинжсээр дээш харахад нойтогнон дэлбэлэг сарнаа ягаран хилүү болоод бэлгийн уруулан төгс хэлбэртээ өмнө нь дураалаа. Төгс доош шурган эмзэгхэн дэлбэг хэдэнтэй шилэмдэн долоож ангалзан умалцах үтрээрүү нь хилээ дурлан галыг нь улам асааж өгөөд Зулаагийн урчлан хөлийг дээш гоцоолон бүлж эхлэв. Хараа хүчтэй гоё. Зулаагийн гиншгэн дур ханах төгснийх. Хэлбэр сайтай 2 хүүхэн жигчгэнэн товчон хатуурн сэрийжээ. Төгс хүнд жингээрээ дээрээс нь дараад цээж гжигдэх хатуу сэргэр хүүхэнд галзууртлаа мансууран ололцтол хэд бүлхвэд ээжээ хэмээн уянгалуулан чарласаар дур хансан Зулаагийн өдрөө хэдэнтэй жигчгэнэн лугшжээ. Хоёул хөлсөн арчин хэсэг амсхив. Хараа. Би тэр тэмцээнд нь төрүүлэх болов уу? Мэдээж шүү дээ. Өөр хингэж. Манай ангийн их ч. Өнөөх өндөр шаруу. Тэр яаж? Аав ээж нь мөнгөтэй шүү дээ. Харин мөнгө олноо. Эхлээ төгсөх хэрэгтэй. Бодоод $5,000 олох боломж үнэндээ байсангүй. Хараа би аав ээж дээр очиж хононгоо мөнгө олох арга бодъё. Чи минь төгсөлтийн хувцас хунар монтаж нийллийг энтерэл бодцаа. Зулаа үндийн босоод бусанд орчход явлаа. Өглөө сайхан мэдээтэй болцъё. Төгсийг эвтэйхэн аргалаж чадсан Зулаа гэрээсээ гармагц таксинд суугаад гэр хороол руу явсангүй харин хуйг захирлын өгсөн цаасыг халтараад минж буудлын руу гэж зориглон хэлжээ. 1-р хэсэг төгсөв. Сайн байцгаана уу сонсогчдоо. Зохиолч Эстеноны ангууч хэмээх шинэ эротик зохиол маань халт дугуйгт дахин шинээр нэмэгдэж орлоо. Та бүхэн сонсох хүсэх юм бол доорх байршуулсан линкээр
надтай холбогдорой. Баярлалаа.